Монгол Улсын ерөнхийлөгч очирватын Дорнод аймгийн Тамсгийн сав газрын тосон уулын гэрээт 19-р талбайд Америк нэгдсэн улсын Schneider Oil International компани газрын тосны цооног өрөмдөх ёслолд оролцлоо. Ёслолын ажиллагаанд Америк нэгдсэн улсын хэргийг түр хамаарагч ноён Дэвид Уильямс, Sokint компани, Индонезийн газрын тосны BIP Energy Mass компани ерөнхийлөгчд оролцлоо. Sokint компани ерөнхийлөгч Эдвард Стори нээлтийн ёслолын үйл ажиллагааг хөтлөхдөн ноён Пунсалмагийн учрууд хүрэлцэн ирсэн нь биднийг дэмжиж байдгийн нэг илрэл болж цаашдын хамтын ажиллагааг чухал очил будалтай болгож байна гэлээ. Нөхөр очирват хэлсэн үгэндээ газрын тосны геолог хайгуулын ажлын хамгийн чухал үе шат нь өрөмдлөгөө гэд. Эндхийн хайгуулын ажил дэлхийн технологи стандартын түвшинд явагдаж өндөр мэдлэг мэрэгжлийг эзэмшсэн хүмүүс оролцож байгаад сэтгэл нэн ханамжтай байгаагаа илэрхийллээ. Ингэж Тамсгийн сав газарт 8 ган татваргаар аргамжигдсан өндөр цамхаг сүндэрлэн Монгол газрын тос гаргахаар өрөм нэжигнэн эргэлтлээ. Өрөмдлөгийн ажлыг Бууд наримдах Хятад ард улсын Хубэй мужийн газрын тосны өрөмдлөгийн 1-р компани ажилчид гүйцэтгэж байгаа бөгөөд цооногийг 3400 метрийн гүн өрөмдөх юм аа.